Нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын аюулыг бууруулах газраас гамшигын эрсдлийг бууруулах дэлхийн 3 дугаар баг хурлыг Японы улсад 3 дугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сурвалд Монгол улсыг төлөөлөн шадар сайд хөрвүүлсэх төргүүтэй төлөөлөгчд оролцож байгаа юм а. Энэ удаагийн баг хурлд дэлхийн 18 орны төрийн тэргүүнүүд 100 гаруй орны сайд нар дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хилцүүлэг, сэдвчилсэн хуралдаануудад оролцож байгаа юм а. Өнгөрсөн амралтын өдрний 146 зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцсон ажиллажээ. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 94 жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ үргэлжилсээр байна. Өчигдөр Монгол цэргийн музейд Монгол цэргийн хувцсны үзэсгэлэн нээж Монгол цэргийн үе үеийн хувцсыг дэлгэн харууллаа. Мөн манай улс цугаа Оросын элчин сайдын яамд Монголын ахмад дайсад шагнал гардуулах ёслол боллоо. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зарлагаар Монголын 300 гаруй ахмадыг шагнахаар болсон юм а. Монгол цэргийн өдрийг өгсөн арга хэмжээний хүрээнд нийслэлийн засаг дарга Батүл соёлын төв өргөөнд нийслэлийн иргэдтэй мөн баярын хурал хийлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албаа агштад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай асуудлыг хэлэлцэж батллаа. Ингэснээр нийслэл иргэдтэй зориулан орон сууцны сан байгуулахар болж байгаа юм. Төсөл тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэхжээ. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин зарлаг гаргаж Монгол улсын 347 ахмад дайчинд агуу их орны дайны ялалтын 70 жилийн медалийг олгохоор болсон байна. Тэдгээр ахмад дайчдын төлөөлөл болгон өчигдөр хан уул Баянзүрх дүүргийн 60 ахмад дайчинд медалийг гардуулж өглөө. Медалийг Оросын албаны улсаас Монгол улс цугаа онц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд гардуулсан юм а.